Өдрийн мэнд өнөөдөр Нарны аймгийн гаригуудын талаар сонирхолтой баримтын талаар ярилцъя. Таалан болгоно уу? Нарны аймгийн гаригуудын тухай гайхамшигтай баримтууд Нарны аймгийн яг төвд нар байрлаж түүний хамгийн ойр дэлхий бүлэглэлийн бууд сугар дэлхий ангар гаригууд тойрон иргэдэг гэдгийг бид бүр дунд сургуульд байхасаа мэднэ. Мөн асар том хийн гариг болох Бархасбад, Санчир, Тэнгэрийн ван, Далааван гэсэн 4 гариг бий. 2006 оноос хойш Плутон буюу дэлхийн ванг Нарны аймгийн гариг тооцож байсан ч энэ жижиг гаригийг тоолохгүй 8 гаригтай гэж үзсээр байгаа. Нарны аймгийн талаар олон зүйл нийтэд тодорхойж бас олон тооны домог худал яриа байсаар ирсэн. Тиймээс Нарны аймгийн гаригуудын талаар сонирхолтой мэдээллийг та нартай ярьж өгье. Нэгдүгээрт ангараг дээрх Олимпус галт улс бол Нарны аймгийн хамгийн өндөр уул юм а. Ангараг дээрх уулстай харьцуулахад дэлхийн улс маш бага хэмжээтэй улаануудын гариг дээр нэгэн унтарсан галтууд байдаг бөгөөд Олимпус хэмээх тус уул нь Нарны аймгийн хамгийн өндөр тооцогддог. Түүний өмнөхийн өндөр нь 21229 м бөгөөд энэ нь Эверестээс бараг 3 дахин илүү өндөр юм. Ангараг гариг дээр дэлхийд дээрх шиг тектоник хавдангийн хөдөлгөөн байхгүй тул галтууд нь нэг газартаа удаан хугацаагаар тогтож дэлбэрсээр байсан тул айжмдаа ийм хэмжээтэй болжээ. Хоёрт нь бууд гариг дээрх мөстэй тогоонууд бий. Бууд бол Нарны аймгийн ойр байдаг гариг тул дундаж температур нь Цельсийн 178.8 хэмд хүрдэг. Харин тус гариг нь мөн сартай адил нарлуу нэг талаараа харах учир тэр хэсэгт нь 450 хэм халуун байхад нөгөө хэсэгт нь хасах 223.3 хэм хөрч хүдэрдэг ажээ. Чухам уг хүйтэн орчинд орших тогоонуудад мөнх цэвдэгт мөс тогтсон байдаг гинэ. Европогийн дотор далай бий 3 дугаарт. Европо бол Бархасбад гаригийн 6 дугаар сар юм. Тэнд соронзон орон байхаас гадна Бархасбад гаригийн туйлын нөлөө бий. Сэрэг агаар мандал хүчил төрөгчөөр баян битүү хутсан мөсний дор 100 гаруй км гүн далай байж болох магадaltaй гэдэг. Гэхдээ тэрхүү далай хутсан мөсний зузаан гэсэн 20-с 30 км хүрдэг байна. Санчир гариг дуулдаа 4-р. Санчир гаригийн цахилгаан соронзон хэлбэлцлийн радиогоор дамжуулан сонсвол дуулж буй мэд чимээ гаргадаг. Кассины хэмээх сансрын хөлгийн ачаар Санчир гаригийн цагиргууд олон гайхалтай дуу чимээ гаргадаг болохыг мэрэгчнүүд олж мэдсэн. Эдгээр юр бусын аялгаунд гаригийн цагираг доторх мөсөн хэсгүүдийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог гинэ. 5-р сугар бол дэлхийн хортой ихэр юм а. Сугар ба дэлхийн олон талаараа төстэй. Энд бараг ижил хэмжээтэй ижил төстэй найрлагатай учраас сугарыг өвчлөн дэлхийн ихэр гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч сугар гаригийн агаар мандал нь 96.5% нүүрс төрөгчийн давхар эсэл бөгөөд агаар мандал дахь үүс нь хүрийн хүчлийн хэсгүүдийг агуулдаг. Үүнээс гадна сугар гаригийн температур нь нэмэх 461.85 хэмд хүрдэг ажээ. Далааван дээр дунаас хурдан салхи. Далааван гариг дээр Нарны аймгийн бус хэсэгт байхгүй хүчтэй салхи шуурдаг. Тус гариг дээр салхины хурд нь 600 м/сек хүрдэг байх нэ. 7-р Санчир гаригийн дагуул метан гариг нь титан нууртай. Санчирын дагуул. Санчир гаригийн хамгийн том дагуул болох титан дээр олон нуур байдаг боловч тэдгээр нь ус биш ихэвчлэн метан зэрэг шингэн нүүрс ус төрөгчийн холимоор дүүрэн байдаг. 8-р Бархасбад Нарны аймгийн хамгийн том атмосферийн эргүүлэгтэй. Бархасбад дээрх их улаан толб нь Нарны аймгийн хамгийн том атмосферийн эргүүлэг юм а. Энэ бол нэг өсөндөө байнгын эргэлдэж байдаг агаар мандал. Дээрх өндөр даралтын бүс юм а. Над зах нь 400 жил үргэлжилсэн 500 км/цагийн хурдтай салхинаас бүрдэх энэхүү аврах шуурга нь дэлхий бүхэлдэн залгиж чадна. 9-р нь дэлхийн вангийн зүрхээ. Дэлхийн ванг нь нэгэн сонирхолтой нууцыг хадгалдаг асар том зүрх хэлбэртэй мөсөн гол юм а. Энэ нуурыг тус гаригийн нээхэд Калайд Томбогийн нэрээр Томбо гэж нэрлэжээ. Томбо нуур нь 2300 км-ийн диаметртай бөгөөд азот нүүрс төрөгчийн дутуу эсэл метаны мөснөөс бүрддэг. Зүрхний зүүн талд нь талст азотоор дүүрсэн асар том тогоо гэж эрдэмтэж үздэг. Үүнээс гадна энэ зүрхний дор газар доорх далай нуугдж байж магадгүй юм аа. 10-р Тэнгэрийн ван гариг бусад бүх гаригуудаас өөрөөр иргэдэг.
бүх гариг тэнхлэгээр иргэдэг ш. Градусын хувьд ялимгүй өөрөөр байдаг. Харин Тэнгэрийн ван гариг нь энэ үзүүлэлтээр бусдаасаа өөр бөгөөд 98 градусын налуу иргэдэг. Тиймээс тус гариг нь бусад гариг шиг тэнхлэгээрээ бус хажуугаараа иргэдэг гэсэн үг ээ. За ингээд Нарны аймгийн талаар сонирхолтой мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Лайк болон коммент бичиж subscribe банан дараарай манайхаа.